Монгол Улсын шадар сайд амар сайхны тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг буюу стандарт хэмжил зүйн газрын улсын байцаагчид Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг үнэт эдлийн дэлгүүрүүдэд сорьц чин хэмжүүрийн хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар үнэт эдлийн гэрчлэгээгүй бараа бүтээгдэхүүн борлуулж байсан зарим худалдаачны жин хэмжүүр зөрүүтэй заасан зэрэг зөрчил илэрсэн байна. Өнөөдрийн хяналт шалгалтаар үнэт эдлийн дэлгүүрт борлуулагдж байгаа үнэт эдлэл Эрдэнийн чулуу мөнгөн аягийг стандартын дагуу үйлдвэрлэсэн сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсхийг шалгажээ. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 60% нь бүтээгдэхүүний баталгаажуулалт хийлгээгүй байсан зөрчил илэрсэн байна. Мөн Эрдэнийн чулууны гэрчлэгээгүйгээр бараа бүтээгдэхүүн худалдан борлуулдаг гэх мэт нийтлэг зөрчил илэрснийг улсын байцаагч анхаарууллаа. Монгол Улсын шадар сайд амар сайхны 2025 оны 1 сарын 19-ний өдрийн тушаалын дагуу 3 чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа. Хяналт шалгалтаар бол нийтлэг илэрч байгаа зөрчил маань тухайн хэрэгжилж байгаа хэмжих хэрэгсэл маань баталгаажуулалтанд хамрагдаагүй. За импортоор орж ирсэн үнэт эдлэлүүд нь сорьцын баталгааны тэмдэг дарагдаагүй. Эрдэнийн чулуу нь гэрчлэгээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Хяналт шалгалтаар үнэт эдлийн баталгаажуулалт хийгээгүй жинг ашигласан сорьцын тэмдэг тавиагүй үнэт эдлэл мөнгөн аяг худалдан борлуулсан зэрэг зөрчил илэрлээ. Мөн импортын бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд зөрчил дутагдлыг арилгахаар зөвлөмж зөвлөгөө өгч ажлын зэрэгцээ хугацаат албан шаардлага хүргүүллээ. Ингэхдээ бүтээгдэхүүний сорьцын баталгааны гэрчлэгээ тэмдэг даруулах, Эрдэнийн чулууны гэрчлэгээтэй болох шаардлага тавьж байна. Энэ хөөрөг тус бүр дээрээ Эрдэнийн чулууны гэрчлэгээ авсан байх ёстой гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр энэ хүн бидний энэ зөвлөмжийг хэрэгжүүлээд дараа ирэхэд Эрдэнийн чулууны гэрчлэгээтэй байх ёстой гэж бодож байгаа. Эрдэнийн чулууны гэрчлэгээ авч байгаагийн хамгийн гол утга учир бол та бол өөрөө ингээд худалдаа хүчтэй хэрэглэгч хаан. За энэ худалдан борлуулж байгаа хүн бол танд юу ч гэд хэлээд явуулж болно шүү дээ. Энэ бол маш хавар төрлийн чулуу өмнө чулуундаа багт ингээд та худалдаа авалт хийгээд явж байдаг. Гэтэл өмнөдөө бол миний өмнө хэлж ирсэн нөгөө лабораторийн орчинд ургуулж синтетик аргаар дээр гаргаж авсан байвал яг хөө тий. Ялангуяа өмтэй дээр нөгөө алмаз даймонд дээр бол ийм асуудал гарч байгаа шүү дээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цахим орчинд лайваар үнэт эдэл худалдан борлуулдаг болсон. Иймд иргэд анхааралтай байж хурамч бараа бүтээгдэхүүн худалдаа авахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа. За бидний хамгийн анхаарал татж байгаа зүйл бол импортын бүтээгдэхүүн байна. Импортын бүтээгдэхүүн бол хил гайлаар хэрхэн нэвтэрч орж ирсэн тодорхойгүйгээр шууд лангуун дээр ирчээд. Өөрөөр хэлбэл манай байгууллагыг алгасаад ирчээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол холбогдох төрлийн байгууллагууд гайлж гэлтгүй зэрэг цагдаа тагнуулын байгуулагч гэсэн оролцоод явах ёстой гэдэг юм хэлэх ёстой гэж бодож байна. Мөнгөн аяган дээр Монгол Улсын 2015 оны 6505 гэдэг стандарт байдаг. Тэгээ мөнгөн аяг маань ингэ байлаа гэхэд ард ёроол дээр нь манай сорьцын баталгааны тэмдэг ингээд дарагдсан байх юм бол энэ стандартын шаардлаганд хүрсэн хэрэглэхэд хэрэглээд даах үс улс найрлагатай мөнгөн аяган байна гэж ойлгоо. Энэ дөр хоёр тэмдэг байдаг анхаарах хэрэгтэй. Эхнийх нь үйлдвэрлэсэн үйлдвэр нь бараан хавар өөрхөн логог дартдаг. Энэ маань хэрвээ аяг гэмтлээ гэхэд дараад нь засуулаа гэхэд энэ логотой үйлдвэртчээр засуулчихна гэсэн. Үйлдвэр нь ингээд хэн хийсэн тодорхой гэсэн. Дараагийнх нь манай сорьцын баталгааны тэмдэг байж. Энэ хоёр дарагдсан тохиолдолд энэ аягыг хэрэглэхэд хэцүүтэй юм байна, баталгаатай юм байна гэж үзнэ. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэдийг худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүний гэрчлэгээ баталгаажуулалтыг харж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Хяналт шалгалт 2 дугаар сарын 25-ныг дуустал улсын хэмжээнд үргэлжилнэ. Хяналт шалгалтаар илэрсэн дүнг Монгол Улсын шадар сайдад танилцуулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.